Цагуур орчны шинжилгээний газраас өнгөрсөн жилийн байдлаар бэлчээрийн даатсан статистик мэдээлэл гаргажээ. За нийт нутгийн дөнгөж 15% нь бэлчээрийн нөөцтэй, хэвийн 10% нь бэлчээр хүрэлцээтэй байна гэх тооцоо гарсан байна. Харин нийт нутгийн 35% нь бэлчээрийн даats 1-3 дахин хэтэрсэн, 10% нь 3-5 дахин, 30% нь олон дахин бэлчээрийн даats хэтэрсэн буюу мал эдээшлэх бэлчээргүй болсон байна. Иймээс малын хуулийн татвартай болсноор бэлчээрийн даats хэвийн хэмжээнд сэргэх боломж бүрдэх юм байна. Яг би хувь хүний хувьд бол бас дэмждэг. Гэхдээ ялгууртай байхаар олон малтай айл өрхөөс олон малтай айл өрхөөс тэдээс доош малтай айл өрхийн бэлчээрийн татвараас чөлөөлнө. Олон малтай айл өрхөөс авах. За ялангуяа одоо бас бэлчээрт халтай ямаа тийм үү адуу гэдэг юм одоо тийм мал сүргээс усаараа илүү татвар энэ байж болох бас бодлол би иймэрхүү саналыг бас малчид бол гаргадаг л да. Бид нэр багийн эдийн нийтийн урлууд хийгээд багийн эдийн нийтийн урлуудын дараах сум багийн засаг дарганы уулзалт зөвлөгөө сургалтууд зохион байгуулдаг. Ер нь бол малчдын зүгээс бол яг энэ санааг бол бас ер нь гаргадаг шүү. Одоо бид нарт байгаа бэлчээр бол аймгийн хэмжээнд аваад үзэх бол 7.9 сая га бэлчээр. Яг малын тоотойгоо харьцуулах юм 16 сая гадал бай бэлчээр хэрэгтэй болсон. Бэлчээрийн даас бол үндсэндээ 2.5 дахин хэтэрчээд байж байгаа. Мянган толгой малтай бусдаас илүү бэлчээр ашиглаж байна гэдэг утгаараа багийнхаа одоо тэр санд нь бэлчээр хамгааллахын санд нь илүү гарсан 500 толгой малд нь хураамжталдаг. Тэрнээс одоо тогтоосон лимитээс хэтрээгүй нөхцөлд бол юу ч төлөхгүй гэсэн үг л дээ. Монгол улсын нийт мал сүргийн тоо өнөөдөр 66 саяд хүртлээ сүүлийн 5 жил эрчимтэй өссөн болохыг статистикийн байгууллагаас мэдэгддэг. Гэтэл бэлчээрийн га талбай огт өсдөггүй. Иймээс малын тоонд бус чанарт анхаарах цаг болсныг малчид сум орон нутгийн удирдлагууд ч учирлаж байгаа юм. За ингийн тулд мэдээж эхний ээлжинд малын хуулийн татвартай болох ёстой гэдэгтээ олон хүн санал нэгдэж байна. Мал хичнээн өсөж байгаа сайн байгаа ч гэсэн нөгөө талдаа нөгөө бэлчээр маань өсөхгүй хэвээрээ байгаа шүү дээ. Газрын хэмжээ яг хэвэндээ. Одоо ер нь бидний одоо байгаа нөхцөл байдал бол шөндөө ургасан өвсийг өглөө нь л идэж байна. Ийм байдалд хүрсэн байна. 5 сая гаруй мал гэдэг бол нэг талдаа Арангаан аймгийн бэлчээрийн дац гэсэн одоо том шалтгаан болж байгаа. Яг зөвхөн малчдтайгаа уулзаад ярихад бол малын хуулийн татварыг одоо тодорхой 100-аас дээш гэдэг юм уу 200-аас дээш малтай өрхөд юм уу ингээд тооцоод явахад бид нар бол өгөхөд болохгүй зүйл байхгүй гэдээ ингэж байгаа. Монгол улсын үндсэн хуульд бэлчээр бол төрийн өмч, мал сүрэг төрийн хамгаалтанд байна гэсэн хоёр заалт бий. Гэтэл өнөөдөр төр бэлчээрээ хамгаалж чадахгүй нөхцөл байдал үүсчихэд байна. Малын хуулийн татвар буюу бэлчээр ашигласны төлбөртэй болох нь эргээд хэдэн төрлийн ашигтай. Нэгт малчид малын тоо бус чанарт анхаарна, хоёрт цөлжилтийг сармагжуулна. За гуравт малчтаас авсан бэлчээр ашигласны төлбөрөө эргээд малчтын өвс тэжээл өөр бусад зүйлд нь зарцуулах зэрэг гарцууд байгаа юм а.